тэр хичээл маань хэдэн жил дараалан телевизээр явж та бүхний үндэснийхээ Монгол бичиг үсэгт суралцахад ямар нэг хэмжээгээр тус болсон баха. Ингээд энэ жил шинэ хичээл заах гэж байна. Одоо бол манай нийт хүмүүс Монгол бичгийн талаар этэм зурлаг элементийн нэр бас ч үсгээ ямар нэг хэмжээгээр мэдэж байгаа учраас шууд эхлээд цагаан толгоогоо арай шуурхай заагаад явах юм. За тэгээд одоо шинэ хичээлээ эхлэе да. За Монгол бичиг бол ийм бүх үсэг бол үгийн эхэн дунд адагт 3 өөр хэлбэртэй гэдгийг бол та бүхэн мэдэж байгаа. За А үгийн эхэнд тэтэм шүд, үгийн дунд нэг шүд, үгийн адагт сүүл бас салангад бичдэг орхиц юм уу цацлаг гэсэн ийм хэлбэртэй. За энэ бол эхэн дунд адаг А. За их шиг үгийн дунд үгийн эхэн тэтэм, үгийн дунд нэг шүд, үгийн адагт аатайгаа адилхан сүүл бас салангад бичдэг орхиц юм уу цацлаг гэсэн ийм хэлбэртэй. И үгийн эхэнд тэтэм шил гэсэн хоёр хэсгээс бүрдэн үгийн дунд ганц шил, үгийн адагт ном хэлбэртэй. За энэ бол А их шиг, их шиг, И их шиг. За монгол бичигт О хоёр бол ижил хэлбэртэй. Үгийн эхэнд тэтэм гидс гэсэн ийм хоёр дүрсээс бүрдэн үгийн дунд ганцхан гидс байна. Үгийн адагт гидс нумаас бүрдэнэ. Энэ бол О их шиг. О монгол бичигт бас нэг дүрстэй. Үгийн эхэнд тэтэм гидс шил. Үгийн дунд Оутай адилхан гидс, үгийн адагт гидс ном гэсэн хэлбэрээс бүрдэн. За ингээд их шиг үсгийн тухайд юу анхаарах вэ? Нэгдүгээрт за их шиг бол үгийн эхэнд ялгаатай байна. Үгийн дунд адагт ижилхэн хэлбэртэй. Бас энд үгийн дунд адагт адилхан хэлбэртэй байгаа. Энэ хэлбэрүүдийг яагаад энэ адилхан хэлбэрийг яаж ялгаж унших вэ гэхлээр зэрэг монгол бичгийн их шиг зохицох ёс гэж байна. Энэ бол нэг үгэнд 90 имийг шиг холилдон орохгүй. Үгийн эхэнд А шиг байх юм бол түүнээс хойно тохиолдох шүд, сүүл, орхиц энэ ихшгүүд бол Ад байж даарна байхгүй. Үгийн эхэнд байвал хойш тохиолдох шүд бол шүд юм уу, сүүл, орхиц бүгд байна гэсэн үг. Их шиг бол нэг үгэнд холилдон орохгүй учраас энэ гидсийг мөн их шиг зогсох ёсноос өөрөөр хэлэх юм бол үгийн 90 имээс ялган уншиж болно. Үүнийг сайн анхаарах хэрэгтэй. За үгийн адагт орсон хоёр янзын хэлбэртэй. Тэр хоёр янзын хэлбэр бол үгийн утга ялгадаг. Тийм учраас ямар үгэнд хамт бичиж байна уу, ямар үгэнд салангад бичиж байна уу гэдгийг нүдлэн тогтоох учиртай. За хэдэн үгээр жишээ авъя. Жишээлбэл хар гэд сүүл аатай биччихвэл үзэж харах гэдэг үйл үгийн үндэс болно. Хар гэдэг үгний дор орхиц А биччихвэл энэ өнгөний хар.
За мөн бас гэдэг үгийн жишээ авъя. Хур. Хураа гэж эрийн дараа сүүл аата бичвэл хурж суглах гэдэг үйл үгний үндэс болно. Дор нь орхиц аата бичвэл хур борооны хур болно. За мөн ахад бидний жишээ авъя. Нэр. Ингээд бич сүүл аата бичих юм бол нэрх гэдэг үйл үгийн үндэс болж болно. Гэтэл орхиц этэй бичвэл энэ хүний нэр юмны нэр гэдэг нэр. Энэ нэрх гэдэг үйл үгийн үндэс. За мөн ахад нэг жишээ авъя. Үр гэдэг үг. Ингээд үрээгээд бичвэл үрэх, сүйтгэх гэдэг үгний, үрэх гэдэг үйл үгний, үрд зарах гэдэг үйл үгийн үндэс. Гэтэл үрээгээд дороо орхиц этэй бичвэл энэ үр жимсний үр юм уу, үр дүнгийн үр гэдэг нэр үг болно. Тэгэхээр зэрэг энд бичсэн энэ сүүл аата хэлбэрүүд хар, хур, нэр, үр гэдэг бол харах, хурах, нэрэх, үрэх гэдэг үйл үгийн үндэс. Хоёрдугаар үед захир тушаасан үйл үгийн үндэс хэлбэр. Энэ орхиц этэй бичсэн харах, хур, нэр, үр гэдэг энэ үгнүүд бол нэр үг. Тэгэхээр зэрэг энд бол сүүл аата үйл үгийн үндэс нь бол сүүл этэй бичээд нэрийн үндэс нь бол орхиц этэй бичсэн байна. Инхээр эндээсээ бол үгийн утга ялгадаг учраас ангалан сурч байгаа хүн ямар үед орхиц этэй бичиж гин үү, ямар үед хамт өчтөг сүүл этэй бичиж гин үү гэдгийг сайн мэдлэн тогтоох учиртай. За одоо ингээд 7 гишгээрээ эхлээд 3 гээгүүлэгч үзье. Тэр 3 гээгүүлэгчээ 7 гишгээрээ амилуулъя. За титэм. За 3 титэм биччихъя. Энэ 3 титэнд эвэр хийчих бол М болно. Гизэг хийчих бол Л болно. Урд нь цэг тавьчих бол Н болно. За энэ бол М. Энэ Л, энэ Н. За энэ 3 гээгүүлэгчээ 7 гишгээр амилуулъя. За эхлээд ма үсэг, М үсгээ амилуулъя. За үгийн эхэн дунд адагт ордог хэлбэр үе үсэг бол бас л тийм хэлбэрээр нь бичигдэх ёстой. За мэ ижил хэлбэртэй учраас ганц удаа л бичье. За нэгэнт үгийн адагт ордог хоёр янзын хэлбэртэй учраас үгийн адаг тохиолдох мэ гэдэг үе бол бас л хоёр хэлбэртэй байна. За ми үгийн эхэнд үгийн дунд ми үгийн адагт ми. За мо гэдэг үе үгийн эхэнд үгийн дунд үгийн адагт мө гэдэг хэлбэр үгийн эхэнд үгийн дунд үгийн адагт орох мө. За энэ бол ма байж болно. Мэ байж болно. Энэ бол ми. Энэ бол мо. Энэ бол мө гэсэн хэлбэр. За энд нэг зүйлийг анхаарах хэрэгтэй. Түрүүн энд хэлэхэд үгийн дунд орсон өө бол гиз хэлбэртэй гэдэг.
Гэтэл энд гийгүүлэгчийн дараа яагаад энэ шилбэгтэй хэлбэр бичих вэ гэж гайхаж магадгүй. Үгийн тэргүүн үед гийгүүлэгчийн дараа орсон өө бол шилбэгтэй байна. Үгийн тэргүүн үед гийгүүлэгчийн дараа орсон ер нь үгийн тэргүүн үед л гэж тогтоох хэрэгтэй. Гийгүүлэгчийн дараа орсон өө бол эндээ шилбэгтэй байдэ гэдгийг тогтоож аваарай. За одоо энэ хоёр гийгүүлэгчээ 7 гişгээр амьлуулж үзье. За одоо ил гişгээ 7 гişгээр амьлуулъя. Үгийн ихэнд орсон лале. Үгийн дунд орсон лале. Үгийн адагт орсон лале. Энэ бас үгийн адагт орсон хоёр хэлбэртэй учраас хоёр хэлбэртэй түрүүний үнийг тайлбарласан. Үгийн ихэнд орсон ли. Үгийн дунд орсон ли гэдэг үе. Үгийн адагт орсон ли. Лолу гэдэг үе. Үгийн ихэнд ийм хэлбэртэй. Үгийн дунд гидс шүд гизэг. Үгийн адагт шүд гидс ном гизэг. Лөлү. Үгийн ихэнд үгийн дунд үгийн адагт. За одоо энэ үсгийг 7 гişгээр амьлуулъя. Үгийн ихэнд орсон үгийн дунд орсон нэ хоёулаа адилхан. Үгийн адагт орсон нэ. Ийм хоёр хэлбэртэй байна. Үгийн ихэнд орсон ни. Үгийн дунд орсон ни. Үгийн адагт орсон ни. Нону. Үгийн ихэнд нону гэдэг үе. Үгийн дунд нону гэдэг үе. Үгийн адагт. Ну. Үгийн ихэнд үгийн дунд үгийн адагт. За ингээд 7 гişгээрээ L, N гэсэн 3 гийгүүлэгчийг амьлуулсан энэ үеийг бичлээ. Монгол бичиг сурахад энэ үеийг чийжлэх хамгийн чухал. Дан үсгээс 7 гişгээр амьлуулсан энэ үеийн эхэн дунд адагт орсон энэ хэлбэрийг бол сайн чийжлэх ёстой. За энийг сайн нүдлээд хараад ав. Одоо энэ 3 гийгүүлэгч маань дэвсгэр үсэг байгаа юм. Тэр дэвсгэр үсэг гэдгийн тухай тайлбарлаад энэ 3 гийгүүлэгчийн дэвсгэрлсэн хэлбэрийг жаахан ярья. Монгол бичиг эхлэн сурч байгаа хүнд дэвсгэр үсгийг сайн мэдэх ёстой. Дэвсгэр үсэг гэж чухам юу гэлж байна вэ гэж. Монгол бичигт гийгүүлэгч үсэг болгон үеийн адагт ардаа ихшиггүй орж чаддаггүй. Үеийн адагт ардаа ихшиггүй орж чаддаг. Өөрөөр хэлбэл ихшгээр ам аваагүй орж чаддаг гийгүүлэгчийг дэвсгэр үсэг гэж хэлдэг. Өнөөдрийн бидний хичээлээр үзсэн М, Л, Н энэ 3 гийгүүлэгч бол дэвсгэр үсэг байгаа юм. За үгийн ихэнд ийм хэлбэртэй. Үгийн дунд дэвсгэрлж орж байгаа хэлбэр М, үгийн адагт ийм хэлбэртэй. За үгийн адагт бичих энэ хэлбэрийг сайн хараад аваарай. Яаж бичихийг залгаж үчээд шүд хийгээд жаахан хойшин татаж гараа салгаж яваад тэгээд гизгийг хийн. За ил үгийн дунд үгийн адагт ингэж бичнэ. Огцом татна үгийн адагт дэвсгэрлж орсон ил үсгийг бичих хэлбэрийг хараад аваарай. Ингээд огцом татна. Огцом татахгүй бол энэ үгийн төгсгөлд орсон
сүүл А энтэй адилхан болчихдог. За энэ үгийн дунд дэвсгэрэлж орсон хэлбэр нь бол ганцхан шүд байна. Үгийн адагт энэ дэвсгэрж орсон сүүл хэлбэртэй байна. Сүүл хэлбэртэй байна. Тэгэхээр энд нэг зүйлийг сайн анхаарч авах хэрэгтэй. Энэ үгийн дунд адагт дэвсгэрж орсон энэ өмнө нь цэггүй болохтой зэрэг тэр үгийн дунд адагт орсон тэй адилхан хэлбэртэй болчих шүү. Үүнийг яаж ялах вэ гэж. Тэгэхээр монгол бичигт бол 2А нэг дор ордоггүй, 2 нэг дор ордоггүй. Өөрөөр хэлбэл урт эх шиг байхгүй. Их шиг гийгүүлэгч салаавчилсан хэлбэртэй байдаг. Тэглээ зэрэг шүдний дараа сүүл тохиолдвол энэ л үсэг байх болохоос биш байх учир байхгүй. Тийм учраас бол тэр монгол бичгийн үеийн системээс үүнийг ойлгож болно. За ингээд энэ дэвсгэрэлж орсон хэлбэрийг агуулсан цөөн үгийг бичиж харъя. За эхлээд бэлэгтэйгээр ном гэж бичье. Ном, номл. Ном, номла. Ном, номл. Мал, малла. 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 За энийн үгийн дунд орсон хэлбэрийг манла. За энэ бид үдсэн үсэг хязгаартай учраас ийм үг авлаа манл. За энэ манл бурхны нэр. Оточ манл гэдгийг манла. Манла. За үгийн адагт орсон энэ дэвсгэр гэвлэгчийн жишээ үнэн гэдэг үг авъя. Үнэн. За тэгэхээр энэ байна. Энд бол энэ байна. Энд бол ил байна. Дэвсгэр ил. Энэ үгийн дунд дэвсгэрж орсон ил энд байна. Үгийн адагт дэвсгэрж орсон энд байна. Үгийн дунд дэвсгэрж орсон үсэг бол энд байна. За тэгэхээр энийг сайн хараад аваарай. За ингээд өнөөдрийн энэ бичсэн хэлбэрүүд ялангуяа 7 эгшгийг эгшгээр 3 гэвлэгчээ амлын үснийг биерийн бичгээр яаж бичдгийг одоо хараад ав да. Түмэн лан, эрдэм мянган лан, эвлвэл бүтдэг, ховлвол холддог.